За сайн байцгаана уу? Mongolian Australia podcast-ийн маань шинэ дугаар 85 дахь дугаар маань ингээ эхэлж байна. За тэгээ өнөөдрийн дугаараар хатун Монгол хоолны ресторанаа нэгээд амжилттай бизнесээ эхлээд явж байгаа багийн гишүүний нэг оюун цэцэг ихч орж байна. За тэрээр Монголд Мойсийн математик компьютерийн сургуулийг төгсөөд дараа нь Мойсийн санхүүгийн мэрэгчлэр төгссөн байгаа. За тэгээд анх 2010 онд Австрали улсад ирж байсан ба одоо Queensland мужийн Gold Coast хотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. За тэгээд Австралид ирээд Gold Coast-ийн TAFE Institute, University of Southern Queensland-ыг санхүүгийн мэрэгчлэр суралцаж төгссөн. За тэгээ мөн оюун айлч маань бас Queensland мужийн монголчуудын холбооны тэргүүн хүн байгаа. Тэгээд бид хоёр бас 3 жилийн өмнө биш үү? 3 жилийн өмнө 22 дахь зочноор манаас орж исэн. Тэгээд яг тэргүүний үүднээсээ бас оролцож исэн. Өнөөдөр бид хоёр бол бас шинээр эхлүүлж байгаа бизнесийн талаар ярилцах байгаа. Тэгээд сайн оюун айлчээ. Сайн уу цацаа. Шинэ оны минь хүргэе. Шинэ оны минь. За хоёлаа өнөөдөр шууд яг ингээд Queensland холбооны монголчуудын холбооны тэргүүн учраас хоёлаа сонсож байгаа сонсогч нартаа бас анх сонсож байгаа Queensland гэдэг мужийг бас тэ ямар вэ гэдгийг бас мэдгүй бас шинээр сонсож байгаа хүмүүс маань байгаа. Мэддэг хүмүүс маань бол уучлаарай таны мэддэг юм чи ярьж байна. Бас хаяа тиймэрхүү коммент орж ирж шүү дээ. Нэгч чи мэддэг юм байна. Манай бас монголоо сонсдог хүмүүс байгаа. Тэ тал хувь нь баг монголоо сонсож байгаа. Тэгээд бас дөнгөж ирсэн хүмүүс байгаа. Тийм учраас бид бас тийм хүмүүстэй бас мэдээлэл өргөх үүднээсээ бас энэ зүйлийг бас ярьдаг мужийн талаар тэ тэр цаг агаар ажил олдоц юу гэдэг амьдралын нөхцөлийн талаар нас ярьдаг байгаа шүү. За хоёлоо яриагаа одоо 3 жилийн өмнө хоёлаа ярьж байхаас хойш мэдээж Queensland-ийн монголчууд маань бас тоон бас өндөр болсон байгаа хаа. Тэгээ одоо ер нь хэд орчим монголчууд байна вэ Queensland-д? За 3 жилийн өмнө чи яг нэг ковид мод эхлээл тэрний дараа нэлийн цөөрцөө ер нь 1000 дотор ол байсан. Бид нэг 500-600 болов гэсэн чи одоо бол 2-3 мянган бол монголчууд Queensland байна. Ер нь Brisbane баг 2000 гаруй байгаа хаа. Нэлийн наадмаар гэхэд 1500-аас ер нь 2000 орчим хүн бил цугласан. Тийм тоо баримт гарсан. Тэгээд Queensland Gold Coast-д бас сүүлийн үед айгүйх монголчууднууд ирдэг болсон байгаа. Мэргэжлээрээ ажилдаг. Gold Coast хот ч одоо regional area болсон шүү дээ. Тэгээд мэргэжлийн ажил төрөөр магистр бакалаврын төрөө төгсөөд мэргэжлийн ажиллаа хийж гин мөн барилгын хэд хэдэн төслүүд энүүгээр явагдаж гин. Gold Coast-д гэхэд нэг 200-300-аад монголчуудтай болсон байгаа. Ер нь л айгүй өргөжинд хэлж байгаа манай Queensland Brisbane Gold Coast-ийн монголчууд ололоо олж байна. Яа, тийм биш үү. Тэгвэл яг хоёлаа нэр 3 жилийн өмнө гэдэг чи ковид-ийн үеэр бараг дуусчихсан уу байсан уу? 11 сард хоёлаа ярьж ирсэн байна. 21 оны. Тэгээд тэрнээс хойш бол огцом нэмэгдсэн биш үү? Тэгэхээр яг Queensland-д бол ер нь амьдрах нөхцөл аюу сайхан байна гэж ер нь харж штэ. Цаг агаарын хувьд бол аюу сайхан дулаахан штэ. Яг Melbourne-тэй харьцуулбал тэ хойшоогоо дулаан хэсгэр байдаг. Ер нь ойролцоогоор одоо 100 байгаа болж байгаа. Тэгээд яг 100 ер нь хэдэн градус хүртэл халж ийн. Ер нь өдөртөө ер нь дунджаар хэдэн градустай байгаад байна 100-д. Ер нь зундаа халтдаг өвөлч гэсэндээ бид нэр айхтар хүртэг мөртөг өмсөд байдаг нэг жоохон зузаан цамцтай л өвөлждөн шүү дээ. Хамгийн дулаан цаг агаарын хувьд хамгийн гоё газар гэж боддөө шүү дээ. Тэгээд Queensland одоо Brisbane хотод байгаа монголчууд бол ойрхон хоёр тишээ 70-90 руу явчихна. Gold Coast, Sunshine Coast гээд уулахад ус ингээл амралтынхаа өдрөөр бол цагаа зогоотой өнгөрөх бүх боломжтой бүрдсэн. Тэгээд цаг агаарын хувьд бол ер нь нэг 30 хэдэн градус амар халуун үедээ ер нь 40 30 хүрээд байсан. Энэ жил бол айгүй сайхан тийм сэрүүхэн зоны үйлдэл гэхэд бол тийм ер нь нэг нар хуран таарсан актер бороо ороод байх нь гайгүй энэ жил маш гоё зон болж өнгөрч байна. Энэ тэндээс зочид гीчэд бас ихтэй байна.
Аа. Тэгээ манай оюуны агч маань бас Go Coast гэдэг айгүй гоё газар байгаа. Тэгээ одоо ер нь бол Австралийн хамгийн яг жуулчдын төвлөрсөн сайхан далайн эрхтэй тэгээ бас аялал жуулчлалын бас төв газар гэж ер нь бол үздэг шүү дээ. Go Coast гэдэг яг Queensland мужид байдаг. Тийм сайхан хот байдаг шүү. Тэгээд Монголоо сонсож байгаа нааша зорихгүй зайл сургууль хаана байдаг сургууль зүгээр үү хаашаа яг аялал зүгээр үү гэж бодож байгаа хүмүүс бол ер нь Queensland дулаахан газар гэвэл халуун дулаан газар гэвэл Queensland руу сайхан аялаад Go Coast тэр дуундаа Go Coast аялаараа эсвэл суралцаараа бас тэр сургуулиудыг бас хараад судлаарай гэж бас сонсож байгаа хүмүүстэй бас энэ заашрамд хэлчихье. Тэгээд ажил олдц ер нь одоо хэр байна? Ковидоос хойш ер нь бол бас гайгүй болсон уу? Ер нь монголчуудын маань ихэнх нь ямар төрлийн ажил хийж байна? Ажил ер нь ковидын дараа бол айгүй олдож цайтай байсан. Сургуулаа төгссөн хүмүүс бол ер нь мэрэгжлийнхаа ажлуудыг бол ихэнх нь энэ чинь ер нь утсан улсууд төгсөөл, мастер докторыг төгсөөл, бакалаврын төгсөд мэрэгжлийнхаа ажлыг одоод хийсэн улсууд бол зөндөө байгаа. Маш бахархмаар. Тэгээд Gold Coast хотод бол байгаа монголчууд бол аль эсвэл мэрэгжлийнхаа ажлыг мөн сүүлдээ нөгөө барилгын ажил бас хийдэг хүмүүс нэлээд нүүд ирсэн байгаа. Сидней Хөмрийн ажил гэсэн үг үү те? Тийм. Ажил байдаг. Цаг бол хийгдэж байгаа юм байна да, тийм үү? Альч мужид хөгжиж байна. Тэгэхээр ер нь за одоо ингэ Сидней бол мэдээж амьдрах нөхцөлийн үед айгүй үн ханшийн үед их өндөр байдаг гэж хүмүүс ярьдаг те. За Мельбурн өндөр ч гэсэн ер нь яг Сидней бол ер нь хамгийн өндөр гэж ярьдаг. Брисбернд ер нь үний ханш ер нь ямар шүү байна? Ер нь хүмүүс юу гэж ярьж байгаа юм? Өртөгөө ер нь байрны түрээсэн тэр бас гайгүй шүү дээ. Манай төлөвлөд ирж байгаа улсуудад нэг тийм евро яг хоцлогчөөсөө олохгүй яхан шиг 20-30 минутын зайтай газар бол нэгэн одоо $600 $700 дотор бол 3 өрөө хаус түрээсэлж авах жишээний. Батын төвөр бол жоохон үнэтэй байж магадгүй. Тийм төвөр бол нэг $400 нэг $500 нэг байранд юм лөө. Тийм 2 өрөөний $700 нийтдээ. Тэгвэл бас Сиднейтэй харьцуулбал бас гайгүй үн ханштай байгаа юм биш үү те ер нь бол тийм бахуу Сидней ер нь том хот учраас бас тэгээд үн ханш нь бол тэнгэрт татсан л байдаг бах. Цалин ч гэсэн бас юутай бусад мужуудтай харьцуулахад гайгүй өндрөөр өгж гин яг тэг бүх үн ханштайгаа дүүцүүлээд цалин нь бас арай жоохон өндөр байдаг гэж сонссон юм байна. За тийм байна. За одоо хоёлаа яг хатун рестораныхаа талаар ярина. За яагаад оюуны агч маань бас тэг яг хоолны салбар руу яваад орчвоо. Тэгээд ер нь хатун ресторан бас нээж байсан үеэсээ ярив. За олон нийтийн ажил зохион байгуулалт тий чөлөөт юу цагаараа одоо амралтын өдөр мэргэжлийн ажлаа хийдэг гэсэн одоо амралтын өдөр нь болохоор монголчуудынхаа янз бүрийн арга хэмжээнд оролцож сайн дурын ажил хийжсэн. Тэгээд cultural event энэ төр ахад банк Монгол хоол модыг хийж зарах боломжтой юу гэж асуусан. Монголчуудын ивент хийхэд бас Монгол хоол хийдэг ялангуяа хуушуур наадмаар ихэд хуушуур хийдэг хүний эрэлттэй. Тэгэл маш олон хүмүүс цуглуулцдаг хоол ундыг бэлдэж чадахгүй тийм хэцүү байдал байнга тулгардаг. Тэгээд нэг ер нь мөн тэгээд Монгол хоолтны газар бол энэчээ байхгүй. Тэгээд Монгол хоолыг бол гадаад найзууд маань одоо маш ийм буруугаар ойлголт тий одоо хятад соус гэдэгчтэй Монголын биф, Монголын ламб гэл тий тэрийг Монгол хоол гэж андуурал би танаа Монгол хоолыг чи мэднэ ийм сизлийн хоол моол гэл тэнгүүт ингээд айгу буруу ойлголцтой байна тий Монгол хоолыг яг Монгол хоолоор нэг таниулах юмсан өөрсдийн гэсэн Монгол хоолны газараа нэг юмсан одоо мэдгүй нэг Монгол хоол гэж харахаар юм хятад юм юу байдаг шүү дээ тий. Тэгэл барбекю Монголын барбекю гэтээс ихтэй тоолны газар байж идэг. Тэгэд өөрийн гэсэн монголчууд Монгол хоолны газар нээх юмсан гэж юу хүсэлтэй
явж исэн. Тэгээд өөрөө хоолоо хийж чадахгүй. Тэгээд ер нь битүүхэн цаанаа л нэг зэн нэгэн цагт магадгүй Монголоос тэгээ боломжтой бол Монголоос тэр Монголын номот ч юм уу ингээд юм Монгол хоолны сүлжээ ресторануудаас нэг оруулж ирэх юмсан гэсэн мөрөөдөлтэй явж исэн. Тийм байна. Тэгэхээр нэрээ ер нь одоо Мельбурнд ч тэр одоо тэг ер нь ямар нэгэн монголчуудын үйл Монгол тэг улсын маань наадам цагаансаар тэг баяр ёслолын үеэр ингээд ямар нэг ивент зохион байгуулахаар яг тэгдэг одоо яг нэг бууд суушурн дээр бол үйлчлэгээ одоо яах хэдхэн л хүмүүс маань байгаа юм л да. Тэгээ нэг авах гэж байгаа хүмүүс маань амар их айгүй жоохон хомс байлаа. Тэр бууд суушураа хийсэн хүмүүсээ их болгооч тэгээ бас авч амжсангүй, идэж амжсангүй гэсэн нэг тийм ингээл ер нь фидбек дандаа явдаг байхгүй. Тэгэхээр ингээл тэндээс ингээ харж яхад ер нь бас л яг тийм хомос зүйл бас байдаг шүү те. Яг ялангуяа тэр наадмын үеэр бол эстонер хойш өрнөр бол яг тагсан. Тэрийг их ойлгож бүр тэдэн цаг очрлоод авсангүй ч гэдэг юм уу тийм асуудал бас гарч ирсэн байхгүй. Тэгээд яг тийм үүднээс л та бас энэ салбар руу орж ил те. Тэгээ ер нь яг хатан рестораны маань байршил нь хаана Go-Coast-д байрлаж байгаа гэсэн. Тэгээ тэрийг хоёлаа гоё яг хаана гоё байрлалаад бас хэлж өгвөл. Манайх Gold Coast яг Surface Paradise, Cavill Avenue-гийн үзүүртэй байгаа. 70-90 Surface гэсэн бичигнээс урагшаага ерөөсө 5 минут талхаад. Тэгээд машины паркинг, train station бүх юмдаа ойрхон тийм гоё газар нээсэн байгаа. Яг Gold Coast-ийнхаа хамгийн төвд гэсэн үг. Та бүхэн бас ороод хараарай. Facebook пэйжээр нь ороод хараарай. Хатун ресторан гэдэг. Тэгээд доторх нь айгүй гоё тогтчлолтой. Тэгээд лайфын үзсэн, reels-ийг харсан айгүй гоё тогтчлолттой. Монгол үндснийхаа зүйлсээр бас бас гадныханд харуулж чадсан гоё ресторан нээсэн байлээ. Тэгээд танаа баг хамт олонд бас баяр хүргье. Баярлалаа. Тэгээд яг нөгөө нүүр царай уртлын их хэсгийг бол бид нэр Болтрогийн уран бүтээлээр чимсэн байгаа. Тийм байсан тий. Зураач тий. Тийм байлаа. Айгүй гоё нөгөө тоон унтай зураг бас орж ирсэн байсан. За тийм байна. Тэгэхээр ямар төрлийн хоолуудаар үйлчилж өгвэ? Монголд ер нь бол үндсэндээ Монгол хоолноос нээхийнхаа өмнө бид нэр одоо пэйжээрээ дамжуулаад хүмүүсээс санал асуулга авсан. Монгол болон гадаад хүмүүсээс тэгээ монголчуудын одоо хамгийн дуртай хоолнууд ингээд гэсэн чинь бууд, хуушуур, цовин гэдэг тэгээ хорхог гэдэг тийм хоолнуудаар үйлчилж байгаа. Тэгээд битүүшөө бид нар одоо хүрээ болны ясыг одоо олон цаг чанаад яг мөрийн гэсэн юм нөгөө шүл гаргаад тэгээд одоо ядаргаа тайлах ясны шүл гэдэг шиг. Тэгээд ийм хоолнуудаар мөн Европ хоол, стейк, гуляш тийм чөмөгний яс дуртай. Тэ бас тийм хорхог бас хүмүүсийн бас дуртай хоолнуудын тэгээ хоолнуудаа нийлүүлээд бас нэг шеэр гэр бүл дээрээ найзуудаараа ирээд идэхэд бас өмчтэй тийм шеэр хоолны зэс гаргасан байгаа. Ямар гоё. Бүр үлсчлээ. Тэгээд юу өдрийн цайны цаг, оройн цайны цаг гэж бас нэг жижиг ресторанууд маань тэгдэж штэ. За 5-аас гээд ингээд цаг өгдөггүй эсвэл яг дуртай үедээ ороод үйлчлүүлэх боломжтой гэм болов? Бид нар бол өдөр 1 цагаас орой 9 цагийн хооронд үйлчлэгээ явуулдаг. 5 дахь хагас бүтээсэн өдөр бол орой өдөр 1-ээс тэгээд бусад ажлын өдрүүдэд бол яг хүмүүстээ багтаа гэж үзээ. Тэгээд бас өөрөөсөө бас цаг яахгүй бол өглөөнөөс орой хүртэл баг 24 10 хэдэн цаг. Тийм. Айгуу цаг наргүй болоо тийм. Тэгээ яг 2 дахь 3 дахь 4 дахь өдөр 12 1 цагаас ажиллаж байгаа. Тийм. 1 цагаас энэ 5 цагаас орой 5 цагаас тэгээд 9 цаг хүртэл орой хоол
5 дахь хагасаа бүтээсэн болохоор өдрийн хоол өдрөө 9 орой хүртэл. Аа. Тэгвэл гоё урт цагаар ажилт юм шүү дээ. Тэгэхээр бас өссөн үедээ бас очиод идэх боломжтой байх нэ. За манайхан бас миний арт ингээд дуу чимээ гараад байгаа. Энэ нөгөө юу манай энд өнөөдөр 41-ийн химээ халуунтай тэгээд гинт аадар бороо ороод айгүй чанга цахилгаан захиад байгаа шүү. Тэгээд арт төс төсгээд ураад байвал цахилгаан захиж байгаа шүү. За тэгэхээр ер нь за Гокос байгаа ер нь монголчууд маань бас илүү орж ирж хоолоо идэж гин үү эсвэл бас гадныхан маань ирж үйлчлүүлж гин үү? Эсвэл Сиднейгээс маань ирж гин үү? Крисмсийн амралтын үеэр болохоор биднэрт бол манай Австралийн өнцөг болон бүрээс монголчууд ирж үйлчлүүлсэн. Сидней, Мельбурн, Камбера, Пертс, Адлайд энэ бүх хотуудаас монголчууд маань биднийг бас зорж ирээд үйлчлүүлсэн. Тэгээд олон монголчуудтайгаа бас уулзаад танилцаа, сайхан яриа хөрөө үсгээд ингээд маш гоё сэтгэлтэй уулзсан. Тэгээд маш гоё урмын үгнүүд хэлсэн. Тэгээд Брисбенийн хамаанад амралтын өдөр хагасан бүтээсэн да. Голд Костод бас ажил хийдэг залуучууд маань бас ажиллаад хараад орой ирээд хоол идээ явцдаг. Тийм. Тийм байна. Тэгэхээр ер нь хоолны хүнсний бизнесийн салбар ер нь мэдээж хэцүү бэрхшээлтэй тал байгаа ах. Тэгээд тэр хэцүү бэрхшээлтэй тал нь юу байсан бэ байгаа вэ? Бэрхшээлтэй тал гэвэл бид нар дөнгөж нэг сар л болж гин туршлага хоримтлуулж гин. За энэ хүртэл бол яг Монгол хоол маань ажиллагаа ихтэй бэлтгэл сайн хийхгүй бол зүгээр нэг хаваа шараад ч юм уу бэлдэн хөлтөөсөн юм шараад жигнэд хийчдгүү бүгдийг нь гараараа татна гурлаа ээлдэн зуурна гэл Монгол хоол гэртээ хүмүүс яаж хийдгүү одоо тэр зарчмаар л яг гоё фреш ирүүл ингээд гараар хийсэн хоол хийж үйлчлэхэд бол жоохон цаг их гардаг. Тэгээ бид нар болохоор зүгээр нэг хоолнуудаа бэлнээр нүглэн хийчихэл нэг халуунаа барьдаг савинд тавиал тэгээд жоохон юм нуцаагаал халуулсан юм өөр тэр дорн жигнэл шараал өгдөг байгаа. Тэгэхээр жоохон нэг дор хаяж за цувын хошир өнтөрөл нэг 15 бууз жигнэх хорхог бүрээр 30 минутаас 30-40 минут гэж жоохон хүлээлгийн цагтай. Тэгээд хүн болгоны нэг амтрах мэдрэмж жоохон өөр үйдэг. Давс султай иддэг хүн байж хаад хийсэн хоол давс ихтэй юм шиг. Тэгмээ давс ихтэй иддэг хүн суул юм шиг ингээл жоохон давсан сул байна. Цайн чайд чинь давсгүй байна гэж идэг. Тэгээд дайндаа давс хийчихээр амар давстай цай байна гэл ингээд яг хүн болгоны одоо тохирсон амт гаргахад жоохон хэцүү. Гэтэ ер нь жоохон дундчийг байраад хийчихэж байгаа. Тэг хамгийн бэрхшээлтэй юм нь болохоор олон цагаар л ажиллаж байна да. Орой өдөр нэгээс онгох чинь бид нэр 2 цагийн өмнө 11 гэж ирээл юмнуудаа бэлдэнэ. Орой 19 цагт хаагаал тэгэл 10 11 гээл гарна. Тэнгүүд өдөр бараг 11-ээс орой 11 хүртэл ажил дээрээ. Тэгээд хараад бас өглөөгөр оройгоор одоо юу гэдэг нөгөө бэлтгэл арын юмнууд ч зөндөө биш тээ. Одоо захиална санхүү манхүү тооцоо моцоогоо хийн сошиалдаа явуулна гэдэг ингээ ерөөсөө онцод сэрэл ерөөсөө бизнесээ хийхгүй бол босгоолдаг тий. Гэтэ бид нэр ахаа ингээд олуулаа тий 3 4-лээ байж гин манай чинь 2 мань бол энэ салбарын олон жил ажилласан мэргэжлийн тоогооч тэгээд энэ мэргэжлэрээ суралцж төгссөн хүмүүс байгаа. Тэгээд бүгдээрээ бас чадхаараа ажиллаа хуваагаад тэгээд явж байгаа болохоор одоо энэ бэрхшлүүдийг хамтдаа тэгээд даваад гарна да. Та нэрээ бас багийн гишүүдэд бас танилцуулаач. За тэгээ түрүүнээс хойш ярьсан. За би тэдэд манай багийн гишүүд за манай дүү болроо байгаа. Болроо маань угал зартын уран бүтээлч. Ер нь бас бид хоёр бол янз янзын олон нийтийн ажил тавтаа оролцдог. Монгол соёлоо сурталчлах юм хүмүүсд бол тэгээд оролцоод нэлээд хэдэн жил болж байна. Community event-ээс гадна манай болроо болохоор
Gold Coast Multicultural Art гэдэг байгууллагын одоо зураач, өдөр тутмын гишүүн тэгээд уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд хамтарсан бүтээлүүдээ энэгээр Gold Coast-оор гаргасан. Манай чин Чинзогийн гэр бүл маань болохоор Чинзо маань мэргэжлийн тогооч Монгол Калифорни ресторан Grill Chef гэдэг байсан 5-6 жил Австралид ирэхээс өмнө. Ама маань одоо энэ hospitality мөн chef commercial cookery буюу chef-ээр тайв болон одоо коллежид сурч төгссөн. Тэгээ мэргэжлэрээ бол Voco хотелд ажиллаж исэн. Ингээд ийм мэргэжлийн хүмүүс байгаа. Тэгэнгүүт бид нэр хоёр нь одоо Монгол соёлоо түгээх үүсэд бас гар бие оролцдог. Нөгөө хоёр маань Монгол хоолны мэргэжилтэй. Тэгээ Монгол хоолны ресторанд нэрчин хүсэлтэй. Тэгээд хоёр талаасаа нийлээ. Тэгээ ер нь нэг бизнес хийгээд явчихсан маань тэгээд ийм гоё цаг тохироонд бүртээд биелж авдаг тийм. Тийм. Болроо маань бас манай подкастаар орж исэн 48 дахь зочноор орж исэн юм байна. Тэгээд жилийн өмнө орж ижээ тэгээд та бүхэн бас сонирхоод ороод үзээрэй. Маш авьяастай төгөөрхаштай охин байлээ. Тий. За тийм байна. Тэгэхээр тийм багийн гишүүдтэй ахна. Тэгээ ер нь за одоо удахгүй бас цагаан сар боллоо. Тэ наадам өсний найр гэх мэт бас Монголын маань бас үндэсний баяруудын бас ер нь захиалга авна гэж төлөвлөж байгаа болов. За үндэснийхаа баяраар одоо цагаан сараа бол одоо гайхалтай нийчгэр хийх гэж бид нар төлөвлөж байна. Үндэсний баяраа бол яхахгүй ийж тэмдэглэн тусгай захиалга бас найз нөхдөөрөө юм уу эсвэл төрсөн өдөр өсний найр энэ төр дээр бол бид нараас захиалга авахд бол нээлттэй байгаа. Тэгээ эхнээсээ биднэрт бас юм private захиалгууд бас ирж байгаа. Монгол гэхгүй бас гадаад хүмүүстэй гадны байгууллагуудаас дэрс ингээд private space тэ хооломттой авъя гэсэн захиалга ирсэн. Бид нар бас маш баяртай хүлээж авч байгаа. Монголчууд маань бас тэгээд цагаан сараар яах юм ямар ивент байгаа ингээд одооноос асууж сураглаад хэлсэн. Сайхан ширээ засаал цагаан сараа бол одоо монголчуудаа хамтдаа тэмдэглэндээ. Тийм ээ. Тэгэхээр нөгөө танаа пэйж чи үзэж явахад бас ингээд гадныхаа аюу амтрахын идчихлээ л дээ. Тэр лайв дээр гарч ирсэн. Тэгээд юу гадныхан маань бас нэлээд үйлчлүүлдэг болдог. Тэгэхээр тэд нар маань ер нь ямар хоолыг илүү амтрахан идэж байна? Хошор байна уу? Цувин байна уу? Яг илүү миний охин гоё гэдэг идэд байна. Яг олонлоо ирэх юм бол бид нэр ингээд хорхог юм уу тэр нөгөө Монгол хоолны цуглуулсан асарт Монголын асарт гэсэн шэр хоолны меню гаргасан байгаа. Тэрийг бас ингээд идээд одоо гэр бүлэрээ хоёр хүүхдтэйгээ тэ хоёр том хүн гэр бүлэрээ дөрүлээ ороод ирэхэд бол ингээд хангалттай цадаа тэгээд өмнө нь бас айгүй боломж $75 ингээд дөрүлээ идэж шугаад ингээд гарахад бол ингээд маш тийм амттай гой хоол байна гэж хэлсэн байгаа. Ер нь бүгдийн эзэнтэй айхтар энэ муухай хоолыг идэж чадахгүй нэ гэж үлдээж байгаа хоол ер нь байгаагүй. Ер нь бол дамплинг гэдгээр дамплинг гэд хүмүүс бол ерөнхийдөө ойлголтоос тий. Тэгээ энэ бол айгу тийм гоё дамплинг байна. Айгу juicy, том, size нь том. Нэг тавг хоолыг бол хоёулаа идчихээр юм байна. Өөр монгол хүмүүс бас зөндөө орж ирдэг. Яг манай монгол хоол байна. Бурайд хүн орж ирсэн. Турк залуу одоо манай байнгын өвшгөлөгч 7 хоногт ямар ч байсан 1-2 орж ирдэг. Тэгээд хуушуур идээд энэ манай яг ээжи хийдэг хоол шиг хоол байна гэдгсэн. Турк казак хүмүүс бас орж ирсэн. Тэгээд хоолгонд бас амар дуртай. Энэ бас монгол хоол шиг манай хоол шиг хоол байна. Нэг тийм нүүдэл чинь агууд идэг штэ тий. Тэгээд нэг уугуур залуу бас орж ирээд энэ Австралид ирээд анх удаа идсэн бүр best lamb байна гэдээ хорхог идээд тийм тэгээд ер нь үлээл яг бүхэл төрлийн хоолнуудад бол энэ дуртай
одоо сэтгэлээ үлдээгээд гарсан байгаа. Нэрэлүүд гэсэн гадаад үйлчлэгчид мэдхгүй хүмүүст одоо яах вэ гэсэн нэг жоох ийм одоо эмэгтэй яах вэ одоо хүрхүүл амт чанарын өөрчлөх ёстой бол ер нь бол Монгол хоолой монголоор л таниулъя гэд нэрийн хүртэл цөөвөн бууз энэ төр гэдгээр дамлын момлын гэхгүй бууз бушуур энэ төр гэдгээр таниулахыг зорж байгаа. Тэгээд аль хэдийн ингээд нөгөө дахин орж ирдэг одоо гэдэг үйлчлүүлэгчтэй болсон байгаа. Ингэж нээхэд орж ирсэн улсууд бол одоо 7 хоног болгон эсвэл 2-7 хоногтай нэг ингээд дахиж орж ирнэ гэдэг чинь бас биднэрт зөвлөд бас үнэлгээ өгч гэсэн үг тий. Олон дуртай гэсэн үг шүү дээ. Тэглэх байх уу? Тэглэх байх уу? Нэрэл энэ чи Австралид Монгол хоол гэхээр л те Mongolian barbecue гэдэг нөгөө нэг хятад нөгөө нэг бор соустай нэг дэ нэг ногоотой. Танай эрдэнэ юм шиг нэг тийм үхрийн махтай хоол идэж. Тэгэл манай ажлынхан ч гэсэн яг тэгдэхгүй Монгол хоолд ер нь ямар хоол идэв. Би идэж үзсэн Mongolian barbecue гэдэг жаахгүй. Тэгээд no тэр чинь биш ээ. Манай Монгол хоол биш. Тэгээ яг үндсэн яг Монгол хоолны маань бас амт магадгүй энэ австралчууд манаас ер нь махсаг хүмүүс штэ тий. Barbecue ер нь мах хүмүүс учраас Монгол хоол манаас ер нь тос өөхтэй хоол иддэг болохоор бас Монгол хоол манаас нэг тийм айхтар өвөрмөц үе энэ ямар сони амттай юм бэ гэж хэлэхдэггүй харин амттай санагдах байх тий. Тий. Тэгээ би бас бид нар бас заас гадны улсууд бас соус моустэй жоохон юм плейн амттай санагдаж магадгүй гэх. Тэгээ соус авах уу гэхээр та нар ямар соустэй иддэг юм. Соусгүй иддэхээр тэгвэл соусгүй идчихье гэх. Соус гэж чинь бас идэж болохоор аах. За зарим хүмүүс л яг жоохон spicy soy sauce гэдэг асууж байгаа. Ер нь ингээд нэгдүү амтлагчгүй маш тийм энгийн ингредиенттэй тэгээд маш сайн чанарын махаар ингээд бас аюу homemade тий одоо нэг гараар хийсэн сэтгэл гаргасан гэдгийг ингээд харагдаж байна гэж бас сэтгэлдээ үлдээсэн байгаа. Тий. Гайн дээ. Тэгээд ерөнхийдөө подкастын маань хугацаа бас дуусах ерөн төгсөж जैन. Тэгээд цаашдын хатун тий Монгол хоолны рестораны бас ирээдүйн зорилт нь юу байна? Монголын уламжилт хоолыг бол австралчууд болон улаан үндэсний хүмүүс таниулах, Монгол хоолыг монгол хоолоор нь таниулах, орчин үеийн хэв маягтай монгол хоолны соёлыг дэлгэрүүлэх, одоо хамгийн шилдэг үйлчлэгийг үзүүлж, монгол хоолны онцлогийг бусдад нэвтрүүлэх, монгол соёлоо сурталчлах, монгол орноо сурталчлах, ирээдүйд одоо энэ хатан ресторан өргөжлүүлээд магадгүй бусад хотуудаар одоо салбаруудаа нээгээд Монгол хатан рестораныг одоо монгол хоолны брэнд болгон хөгжүүлэх тийм одоо өсөл мөрөөдөлтэй явж байгаа. За тэгээ мэдээж та хэд маань туршлагатай болоод бусад мужуудтай нэрэхэд бол юухан байх уу? Тэр бол айгүй ойрхон сонсогдож байна. Тэгээд холбогдох хаяг Facebook page нь угаасаа Facebook page-ээр нь ороод харахад бол та бүхэн манаас хаягийн утсыг нь олоод авч байх. Тэгээд бас та бас утас хаягаа бас хэлээд өгч юм уу? Яг хаяг нь тийм. Facebook page бол Hatun Mongolian Restaurant, веб хуудас болохоор hatun.com.au. Хаяг нь болохоор Surface Paradise 19 Shop 99 Beach Road гэж байгаа. Ер нь бол Cavill Avenue нэг Surface гэсэн бичиг байдаг шүү дээ. Далайн эрэг дээр Surface Paradise яг харт Cavill Avenue тэр Cavill Avenue гэдэг гудамжаар явсаар агаад угшаага. Төв зам руугаа ортод Cavill Park гэж байгаа. Яг манай урталт бол амар busy area байдаг. Тэгээд busy area-наас жоохон зам гараад угшаа нэг жоохон моттой, нэг төр амраад суух, хүүхдүүдээ нэг гүйлхэхэд юм тохиромжтой юм жоохон нэг тайван юм булангийн юм одоо тэр паркийн хойтолт нь байгаа. Яг машина парклах паркнаас ингээд ойрхон манай хажуудад ерөөсө $5-оор 2 цагийн $5 бол машина парклах боломжтой тийм парк байгаа мөн 2 цаг үнэгүй парклах. Тэгээ өдөржинд тавихад нэг $10 паркинг спот байгаа. Трен стейшнээс ерөөсөө нэг 2-3 минут алхаад баг үдэн дээр нь шахав. Тийм машин юм дэм ойрхон төв централ зэг байгаа шүү. За тийм байна. За тэгээд Хатун Mongolian ресторан хэмээх монгол хоолны газраа нээгээд энд байгаа нутгаа сансан монголчуудаа төдийгөө бас гадаад хүмүүст бас энэ сайхан монгол хоолоороо үйлчилж бас тэ амсуулж мэдрүүлж яваа танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Маш их баярлалаа. Тэгээд монголчуудаа энэ тэндээс зорж ирж байгаа монголчуудаа одоо биднийг дэмжиж урмын үг хэлж тэгээд бас зөвлөгөө мэдээлэл өгнө тийм та нартай маш баярлалаа. Тэгээд манайхаар хараахан ирж үзлүүж амжаагүй өсөд бүрээ дээрээ ороод гараарай. Тэгээд ирсэн хүмүүстэй бид нар одоо айл болох халуун дулаан ур амьсгалаар үйлчилж, ярьж хөөрч. Тэгээд зарим нэг хүмүүс нь гэртээ ирсэн юм шиг нэг хамаатныхаа айлд ирсэн юм шиг сэтгэл төрлөө гэсэн байгаа. Тийм бид нар бол бүх хүмүүсийг бол маш халуун далаан ингээд бас хүлээж авахыг хичээдэг. Тэгээд дулаан ур амьсгал гэртээ ирээд сайхан гэрийн хоол, ээжийнхээ хоолыг идж байгаа юм шиг тийм сэтгэл бас яваасай. Бас нутагтаа очиод ирсэн юм шиг сэтгэлтэй бас хараасай. Тийм Монгол дууга тавина, Монгол уран зураг байна, мөн Монгол хувцас өмсөж үзүүлнэ. Тэрүүгээр бас Монгол одоо Монгол шагаа тоглоом бас байгаа. Бас шагаа тоглоомыг бас бусдад таниулах одоо хоолой хүлэнгээ хүүхдүүд ингээ уц муцаа оролдохгүй тий бүгдээрээ аав ээжтэйгээ гэр бүлээрээ шагаагаа тоглоод бас мэдгүй сураад ингээ тий тиймэрхүү маягаар үйлчилж байгаа шүү. Тэгээд манайхаар ирээрээ тэгээд ярилцлага авсанд баярлалаа. Тэгээд татагаа сайхан ярилцлаа. Чамдаа бас ажлын амжилт хүсье. Баярлалаа. Нэрэл хүмүүсийн фидбэкэн дээр явдгийг шүү. Тэгээс бас манай сонсогч маань бас нэлээд урт надад бас талархлын бас мессеж явуулж ирсэн. Тэргийн санаанд орлоо. Тэгээд Монгол байхдаа хүртэл сонсож ирсэн шүү. Сонсоод тэгээ одоо энд ирсэн сураад ажиллаад явж байгаа. Тэгээд миний амьдралыг айгүй сайн товчилж өгсөн шүү. Яг зөв алхмаар явуулж чадсан энэ подкастт баярлалаа гэж бас хэлжсэн байхгүй. Тэгээд айгүй урт тийм гоё мессеж өгсөн. Тэгээ айгүй гоё урмын үгээр дүүрэн бас мессежүүдийг бас хүлээж авдаг бас баяртай байдаг шүү гэдэг энэ цаашид хэлчихье. За тэгээ ер нь хоол бол урлаг юм те сайн тоогооч бол зураач юм гэдэг шиг одоо таны одоо хамт олонны яс цаашдын урлагийн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд олон монголчуудынхаа сайхан сансан сэтгэлийн твтэж сайхан амттай хоолоороо бас амтлуулж аваарай гэж энэ нэвтрүүлгээ бас өндөрлөө. Тэгээд Queensland мужийн Gold Coast хотоос оюуна, Victoria мужийн Melbourne хотоос цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа оюуна. Баяртай.